Манайхан тэгээд 1 million challenge маань амжилттай явагдаж байна. За энэ удаа 50,000 USD-ийнхаа дансыг 55,000 USD болголоо. За тэгээд энэ 5,000 USD-ийн ашгийг яаж хийсэн бэ гэдгийг нэг та бүхэндээ товчхон танилцуулъя. За алтны хөдөлгөөнийг доошоо явж явах үед нь би шилжүүлэгчийн хөдөлгөөн явж гин гэж үзээд сэл захиалгыг бол өгсөн. За ингээд энэ хөдөлгөөнөөс доошоо сэл захиалгыг өгөөд шилжүүлэгчийн хөдөлгөөн бол энэ хавьтаа явагдаад дууссан. За тэгэнгүүт би энд нэг ийм менежмент хийсэн байгаа. Та хэд маань ажиглавал. За үндсэн хөдөлгөөн pullback гэж шилжүүлэгчийн хөдөлгөөний хаяас үндсэндээ сэлдсэн байна. За хай төвшингөөсөн сэл захиалга өгсөн. Хөдөлгөөнд доошоо огцсон мунаад шилжүүлэгчийн хөдөлгөөний хийсэн. Буцаад өсгөд шилжүүлэгчийн лов хаанд огцож байгаа юм бэ гэдгийг би бол төдийлөнсөн олж чадаагүй. Гэхдээ миний ганц мэдчихсэн зүйл бол цаг хөдөлгөөн шилжүүлэгчийн хөдөлгөөн нь цагаад дамнуул тун сайн гэдгийг бол мэдчихсэн. Тэгээд хөдөлгөөн энэ хэсэгт шин цагийн лааныхаа эхлэлд ингээд огцсон мунах үед нь буюу өмнөх лааныхаа ловыг эвдэхт нь би за энэ хавьд магадгүй хөдөлгөөн одоо шилжүүлэгчийн хөдөлгөөн дуусч болно гэж үзээд энд одоо таллаа таасан гэсэн захиалгуудаа. За тэгээ хөдөлгөөн шилжүүлэгчийн лово яалтч үеийн хавьд хийгээд хөдөлгөөн буцсан. Буцаад энэ лүү очиход энэ хавьд юу болж байгаа юм бэ гэвэл би ч одоо магадгүй шилжүүлэгчийн хөдөлгөөнийг дахиад энэ лүү явж болно гэж үзэн шүү дээ. Илүү их ашгийг авах гээд. Тийм үүднээс энд бол таллаа тааж байгаа гэсэн. Тэгээд энд өгсөн захиалга таллаа таалаа тал одоо ашиг нь явж гин. Буцаад энд одоо сэлцэн захиалга маань бий зогч гин гэсэн үг. Буцаж өсөд бий авлаа. Буюу стоп лосс зогчлоо. За ингээд стоп лосс зохих үед би дахиад доошо татахт нь сэлдэж байгаа юм. Яагаад би энийг сэлдсэн бэ гэвэл энэ хөдөлгөөн энэ шилжүүлэгчийн хөдөлгөөнийг хийхдээ цаг дамнсан тийм өмнөх лааныхаа ловыг ивдсэн. Тэгээд буцалтын хөдөлгөөн татсан гэсэн. За тэгэнгүүт хамгийн чухал зүйл нь энэ лов болон энэ лов нийлээд зооныг юм. За мэдээж бидэд эхний зооны ловыг шалгахаас сэлдэхгүй. Зооны одоо дунд үе буюу хамгийн чухал эхний сэл бол шилжүүлэгчийн нэгэн цэгийг шалгахаас сэлддэг тийм. Тэгээ би мэдээ шилжүүлэгчийн нэгэн цэгийг шалгахад нь нэмээд одоо сэл захиалгыг өгсөн. Энэ стоп лоссыг бол яалтчгүй бийг нь тавиад доошо татахт нь за энэ хавьяас явж магадгүй гэж үзээд сэл захиалгыг бол өгж байгаа юм. За тэгээ хөдөлгөөн маань эндээс дээш өсөөд бий болчоо дахиад сэлцэн доошо явж хагаад дахиад энэ л өссөн. За энийг би магадгүй шилжүүлэгчийн хөдөлгөөн байна гэж үзсэн. За тухайн үед ингээ хэмжээд эндээс үндсэн хэмжээг нь аваад үндсэн хөдөлгөөнөө шилжүүлэгчийн хажууд тавьсан чинь шилжүүлэгчийн хөдөлгөөн нь богино буюу ойлгомжтой хөдөлгөөний явдаггүй үе байх боломжтой болчихж байгаа. Буюу одоо нөгөө ойлгомжтой хөдөлгөөн маань ийм хөдөлгөөн хийж болно гэсэн үг тийм. За ингээд хэмжээний хувьд энэ батлагдаж байгаа. Хамгийн чухал зүйл нь хөдөлгөөн дээшээ огцсон мөсөхдөө өмнөх лааныхаа ловыг эвдсэн байгаа. Тэгээд дээшээ өсгөд цагийн төгсгөлд хөдөлгөөн маань үндсэн хэмжээгээ хийгээд чихээ хадгална гэж үзээд сэл захиалгыг би эндээс дахиад нэмээ сэлдэж байгаа. Яг энэ төвшингөөс. За ингээд нэмээ сэлдэнгүүд хөдөлгөөн яваад энэ хавьд очихт нь хааж байгаа. За хаахта ойлгомжтой хөдөлгөөний 0-оос 1 гэдэг хэмжээгээ доош нь авч хаахад яг цаг хэмжээтэй давхцаж дуусаад захиалга хаагдана. Үлдсэн нэг энэ захиалгыг би стоп лоссыг энэ лүү тавьсан чинь магадгүй нөгөө дахиад доош унжуулна шүү дээ. Цагийн лааны эхлэлдээ огцсон доош унжиж болно тийм. Ингээд тавьсан чинь хөдөлгөөн окей доош огцсон унсан. Тэгээ буцаад биг нь стоп лоссыг нь тавьсан чинь эсэл авчиж байгаа. За ингээд эцсийн дүндээ нэмэхдээ тэгээд энэ хөдөлгөөний хувьд 5,000 USD-ийн ашигтай ингээд хаасан гэсэн. За ингээд бидэд аливаа нэгэн аншийн хөдөлгөөнд захиалга өгчээвэл заавал менежмент хийж явах нь хэцүү. Түүнээс ихэнх хүмүүсийн хувьд алддаг алдаа нь нэг захиалга өгчөөд нөгөөхөө байлгаад удаад байдаг. Тэгэл энэ лүү огцсон мунчих юм шиг санаалтай. Энэ шиг огцсон мунах юм шиг санаал. Ийм хөдөлгөөнүүд маш цөөхөн явдаг гэдгийг санах хэрэгтэй. Хөдөлгөөнүүд бол ихэнхдээ огцсон мун нь буцаад өссөн тийм ээ. Тэгэнгүүт бид бүхэн яг энд зөв менежментийг л хийх нь хамгийн чухлаа. Тэгээд эцсийн дүндээ балансаа нэмэх байх нь чухал. За ингээд энд бол стоп лоссод авсан байгаа тийм. За эцсийн дүндээ 5,000 USD-ийн ашигтай хаагдсан байна. За цаг хэмжээтэй
ингэж уялдах нэ. Яг энэ нөхцөлийг л хүлээх нэ шүү юмсаа.